Сайн байцгаана уу? Од мөндөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Од мөндрийн маань алтан гишүүд болон чанарыг танд авчирн Lenus Med ивэн тэтгэж хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 өсөө хостолгооноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдрийн сэдэв бол хүнд элементүүдийг яаж нээдэг вэ гэдэг тухай бэлгүүн пицгч манада өөрийн биеэрээс анх удаа хүрэлцэн ирс нэвтрүүлгээ орж байгаад их тухтай байна. Өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд сайн байцгаана уу гэд. Нэрээ тийм юм уу те? Студ хийж байгаа ихний дугаар. Тийм баг шүү. Тийм. Сайн явж ирвүү. Өө дажигуутай хэл ирснээс хойш баахан завгүй л байл. Нэг л их завгүй хүн. Сүүл рүүгээ баг ядраад унах гадах шүү шнэ. За. Тэгэхээр яг хөө өмнөх дугаарууд дээр хид ярьж ирсэн шүү дээ. Ер нь хүнд элементүүд гэдэг сэдвүүдийн тухай тий. Тэгэхээр өнөөдрийн дугаар бол өмнөх дугааруудыг үзээгүй хүмүүс бас байж магадгүй. Дээрээс нь эсвэл өмнөх дугааруудыг үзсэн хүмүүсээс шалгалт авдаг дугаар. Яа наац. Яагаад тэгэхээр өмнө яригдсан юмнууд хид яригдана. Гэтэ жоохон зарим хэсгүүдийн детейлний болгоно хэдүүлээ. Жоохон детейл нэмж ярина гэсэн. За тэгэхээр эхний асуулт ийм. Нийт хэдэн химийн элемент байгаа вэ? Өнөөдрийн байдлаар олж нээснээр 118. 118. Яана. За. Нөгөө хамгийн сүүлд нээсэн чи огнесн шүү дээ. Огнесн гэдэг том Оросын ягийн хөтөлбөрийг удирж явж исэн хүнд хүний дурдтгал юу гэдэг вэ тэр чинь хүндэтгэж нэрлсэн. Дууламжлал ёсоор гэхүү те эрдэмтдээ бас хүндэтгэж нэрээр нэрлэдэг ёсоор гэхүү. Тийм тэгж нэрлсэн элементүүд. За дээрэс нь бид нар элементүүдийг тодорхой хэмжээнд нь ангилдаг тийм үү? Яаж ангилдаг вэ гэхээр дугааруудаар нь жишээ нь ангилж болно. Зүгээр одоо протоны дугааруудаар нь тий. Тэр ч юм бол элементийн ангилал болчихж байгаа шүү дээ. Протоны дугаар нь 1 байх юм бол ус төрөгч нүрс төрөгч чи хэдүүлээ 6, нүрс төрөгч 6, 26 байх юм бол төмөр 92 байх юм бол уран гэх мэтэр ингээд тус нэг ангилж болж байгаа. Мөн элементүүдээ би группт оруулж болдог тий. Янз янзын группт оруулаад тэгээ нөгөө инертийн хий юу, инертийн хий биш үү гэдэг ийм ангиллуудаар ингэж ангилж болдог. Тэгээ хамгийн энгийн ангил нь өөрөө түрүүний протоны ангил байгаа байхгүй юу? Зүгээр тухайн элементийн атомын цөмд нь байгаа нийт протоны тоогийн тоолж гэнэ гэсэн үг тийм. Тэдэн протонтой юм шиг байна гэдгийг тоолж гэнэ гэсэн. За тэгэхээр энэ өөрөө бидэрт юу хэлж байгаа вэ гэхээр тухайн элементийн жинг хэлж гэнэ гэсэн үг тийм. Хэр хүнд вэ гэдэг тэр массыг хэлж гэнэ гэсэн үг. Нэг мэдээж нэг протонтой ус төрөгч хажууд нь 6 протонтой нүс төрөгч тавил та. Яаж ч утсан нүс төрөгч нь хүнд байх хэвээр тийм үү. Тэр нүс төрөгч нь хүнд болчхор чинь протоны тоо нь их вэ шүү дээ тий. За ингээд их элементүүд явж байгаад 92 дугаар элемент буюу уранаас цааш сонирхолтой байдал үүсэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр тэрнээс цааш нээсэн элементүүдийг транс уран элементүүд гэж байгаа байхгүй. Яагаад транс уран элементүүд гэдэг байгаа вэ гэхээр байгаль дээр байдаг элемент гэсэн. За мэдээж байгаль дээр олдож болно заяа. Энд бас нэг юм төвөгтэй ойлголтууд байгаа л да. Гэхдээ яг зүгээр энгийнээр сэтгэх юм бол хүн төрөлхтөн хиймлэр гаргаж авсан элементүүд гэсэн үг байхгүй. Байгаль дээрээс олж нээгээгүй. Харин бид нар лабораторийн нөхцөл тодорхой туршилтуудыг хийсний үр дүнд тэдгэр элементүүдийг гаргаж авсан байна гэсэн. Тэр гаргаж авах процесс нь бол өөрөө их амархан. Ерөөсөө тий бид нар ямар нэгэн юмыг өрий гэх юм бол яадаг вүлээ. Зүгээр надаа нэг юм протоно хідэн ширхэг тоосго байна гэж төсөөлөе л доо. Протон бол ингээд дандаа баахан тоосгонууд байна гэж төсөөлөе. Тэгэхээр тэр тоосгонуудаар эхлээд хоёулаа хамгийн энгийн барилгын бүтцийг барих гэдэг шүү дээ. Тэгэх юм бол зүгээр нэг ширхэг тоосго байж болж байна. За дараагийн ингээд хан барих гэх юм бол хэдчүү тий 10 ширхэг тоосго ингээд хооронд нь үрчдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бид нар барилгын янз янзын элементүүдийг дотор нь үрчиж болдог. Барилгыг бүтээж байгаа зүйлийг би иймэрхүү байдлаар үрж болж байна гэсэн. Тэгэхээр байгаль тэр тоосго нь протон гэдэг бөөм явж байгаа байхгүй. Тэр транс уран элементүүдээс илүү хүнд элементүүдийг бүтээх юм бол би илүү олон протоныг атомын цөм дотор аваачиж нэгтгэх шаардлагатай байх юм шүү дээ. Тэгээ илүү олон протоныг атомын цөмд нэмэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Нэгсэндээ 92 дугаартаа уран юм бол би илүү хүнд дараагийн нэг элементийг гаргаж авъя гэж бодох юм бол дахиад 2 протон нэмье гэдэг ч юм уу те 94 гэхэл юм бол уранаас хүнд болчихно шүү дээ. За тэгэхээр хамгийн сүүлд нээсэн манай огнесн бол 118 байгаа те 118 гэдэг чинь хэдэн юу вэ? 26 протоноор илүү гэсэн үг те. Нийт уран дээр би 26 протон нэмээд өгчих юм бол огнесн гэдэг элементийг бий болгох нь. Тэр ерөнхий логик ингэж явж байгаа юм.
би транс ураанаас илүү хүнд элементүүдийг бүтээе гэх юм бол зүгээр л атомын цөмд байгаа протоны тоогоо ихсэхэд болох юм байна тий. Ингээл бол айгүй амархан тий. Энийг бол зүгээр цаасан дээр хийж болно шүү дээ тий. Наацхан самбар дээр ч юм уу хийж болно. Гэтэ бодит байдал ингэхгүй шүү дээ тий. Бодит байдал дээр бид нар маш том ажиллаж байгаа х тий. Тий атомын цөмд протон нэмж хийн гэдэг чинь хэцүү шүү дээ тий. Яг го бодит байдал дээр бид нар атомын цөмд нейтрон яаж хийхийг мэддэг тий. Атомын цөм нейтрон нэхэр юу болдог вэ? Жишээ нь ураны атомын цөм нэг илүү нейтрон хийчих юм бол за тий нейтрон протоны тоо бол ойролцоо бас байдаг тий. За нэгийг цөмрүү нь хийчихэр яах вэ гэж юу? Нэг нейтрон нэмээд хийчихгүй. За уран дээр бол нейтроны тоо илүү олон байгаа. Одоо нөгөө балч чулуу гэдэг шиг л нөгөө нэг юу нь өөрчлөгдөж явна шүү дээ. Алмазаа балч чулуу өөрчлөгдөн тий. Өөр изотопууд бий болж байна. Бас нэг өөр инээдтэйгээ хэлчихэр одоо хүмүүс энэ ямар амар хүн бэ гэдэг юм болов. Яа тийм бол. Нэг бодлын зүгээр инээдтэй л дээ. Юу вэ гэхээр нейтрон нэмээд хийчих юм бол ураны цөм тогтворгүй болохгүй юу? Ураны цөм тогтворгүй болоод задрна ш цаашаа. Тэгээд дахиад тэр задарсан цөмүүд нь задрна ш. Гинжи уруул дэлбэрэлт болно ш. Тэгэхээр яг нь ураны цөм тэг жоохон бүдүүлгээр хэлэх юм бол нэг илүү нейтрон хийчих юм бол бид нар цөмийн зэвсэг хийж болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр нейтроныг яаж хийхийг ямар ч ойлгоод өгүүлсэн байна гэсэн. За энд бас нэг юмыг дурдах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр тухайн атом одоо протоны тоон ихсэх тусам нейтроны тоон дагаад ихсэж байгаа. За ингэж байгаа тодорхой атомууд дээр очиод за бараг төмрөөс хойшоо байгаа. Төмрөөс хойшоо болоод ирэнгүүт нейтроны тоон протоны тооноос арай илүү их болж эхэлж байгаа. Тодорхой хэсэг тоонуудаар арай илүү их болж эхэлж байгаа. Бүр нэг огцсон бол их биш. За нэг 10 дахин их нейтрон бол мэдээж тэнцээ байхгүй. За энэ яагаад вэ гэдэг асуулт гарч ирэн тэнцээ. Хэрвээ хэдүүлээ химийн үлэг системээ анзаарах юм бол за изотопууд тэнцээ явж байгаа тий. Тэнгүүд ингээд тодорхой зүгээр нь ерөнхий зүү тогтлыг анзаарах юм бол тэнцээ ингээд элемент хүнд болох тусам нейтроны тоо ингээд дагаж ихсэж байгаа тодорхой элементүүд дээр протоноос их нейтрон угаасаа байгаль дээрээ тийм байж идэг тийм элементүүд бий болж эхэлж байна гэсэн үг тийм. Хүнд элемент нь нейтрон илүү гэдэг юм байна тий. Илүү бас тодорхой одоо зүгээр тоогоор бол 1-2-оор илүү гэдэг ч юм уу тий. Тийм болж эхэлж байгаа байхгүй. За яагаад вэ гэдэг асуулт гарч ирнэ тий. Тийм ч. Тэгэхээр яах вэ гэхээр хоёулаа протоныг нэмээлээ атомын цөмд. Дахиад одоо ерөнхий ойлголтоо яриа л та. Протоныг нэмээлээ. Тэгэхээр асуулт энэ чи юу болох вэ гэхээр протон гэдэг бөмб чинь өөрөө цахилгаан эерэг цэнэгтэй бөмб тийм үү? Эерэг цахилгаан цэнэгтэй бөмб байна. Тэгэхээр эерэг цахилгаан цэнүүд яадаг вүлээ? Түлхэлцэн тий. Эсрэг цахилгаан цэнүүд таталцсан хоорондоо. Тэгэхээр протоны тоо чинь бага байхдаа гайгүй байхгүй нэг түлхэлцэх. Нэг протон хажуудаа байгаа хөрш протоныг түлхэх хүч нь бага байна гэсэн үг. Жишээ нь зүгээр хоёр протон бодъё л доо. Энэ хоёр чинь нэг л түлхэх шүү дээ тий. Тэгэхээр энэ хоёрыг тогтоон барьж байхын тулд энэ чинь хоёрхан ширхэг нейтрон байхад болчихж байгаа байхгүй. Хоёр протон, хоёр нейтрон байхад. За 6 протон байвал яах вэ? Нэг протоныг 5 өөр протон хажуудлаас нь түлхэх нь биш шүү дээ, тий. Тэгэхээр түрүүний 2 протонтой кейстэйгээ харьцуулахад хоорондын нэг протоныг түлхэх хүч нь 5 дахин их болчихж байгаа шүү дээ, тий. Бусад протонуудаас ирж түлхэх хүч нь 5 дахин их болчихж байна гэсэн. Тэгэхээр тэрийгээ дагаад 5 дахин их нейтрон надад хэрэгтэй болчихж шүү дээ. Тэр бүх хүчийг балансалж авах хэрэгтэй байхгүй. Хэрвээ тийхгүй бол дан протонууд тэнцээ байх юм бол эдгээр чинь нэгнийгээ түлхээд цахилгаан харилцан үйлчлэлээр нэгнийгээ түлхээд атомын цөм тэнцээ зад явчих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр цөмийн харилцан үйлчлэл за ялангуяа цөмийн сул харилцан үйлчлэлээс болоод тэр протон нейтронууд нь тоо тэнцээ нэг юм хадгалагдж байгаа тоонууд байх хэрэгтэй болж. Цөмийн хүчтэй харилцан үйлчлэл нь яг тэр цөмийг барьж явах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Багц болгоод барьж явах хэрэгтэй болчихж байна. За дээрэс нь цөмийн хүчтэй харилцан үйлчлэлд протон яаж бүтдэг вэ гэдэг дээр агуу чухал нөлөөтэй. За тэрний тухай нэвтрүүлгийн төгсгөлдөө илүү дэлгэрэнгүй ярина. Гоё юм байна. Ягаад тоо нэм ойролцоо байгаа гэдгийн шалтгаан нь шүү дээ тий. За ингээд логик ингээ явлаа. За ингээд протоны тоо ихсэх тусам надад нейтроны тоо ихсээл байна. Тэгэнгүүт нейтрон гэдэг бөм яадаг бөм бэ гэхээр одоо нэг атомын цөмөөс нейтрон гараад нисээд явлаа гэж бодъё л доо тий. Тэр нейтрон мөнх амьдардаг бөм биш байхгүй. Гэрэл бол мөнх амьдардаг бөм байгаа тийм. Тийм учраас бид нар гэрлийг хараад байгаа тий. За электрон мөнх амьдардаг бөм. За бараг л мөнх амьдардаг гэж хэлээ. За чи ягаад тэгэхээр хэрвээ электрон гэрэл гэх мэт бөмс өөр бөмс рүү задардаг бол эдгээр бөмсийн одоо амьдралын нас нь ямар ч хагас задралын үе нь ертөнцийн наснаас урт гэж хэлж байгаа. Ерөнхий одоо энэ нарийн ойлголтын дээр. Тийм учраас яг бид нар тэрийг ажиглаж чадахгүй байх гэж хэлж болно тий.
Яг нарийн санаа яваад шүү дээ. Техникийн баргал мөнх гэдэг тийм учиртай юм яриад байгаа юм. Тэгэхээр энэ эдгээр бол ингээ баргал мөнх бөм. Нейтрон бол тийм биш байхгүй. Нейтроны амьдралын нас нь 10 минут байхгүй. Хагас задралын хугацаа нь 10 минут явж гэнэ гэсэн үг. Тэгэхээр нейтрон 10 минутын хугацаанд нисээд цаашаа протон болоод за одоо ингээ энэчнээс манай сонсогч нар бүр шууд тааж болно. Нейтрон бол цахилгаан цэнэггүй бөм. За 10 минут нисэж явж байгаад задарлаа. Нэг задардаг бөөмийг бид нар мэднэ. Тэрний юу гэхээр протон гэдэг бөөм рүү задардаг юм байна. Протон бол эерэг цэнэгтэй бөөм тий. Тэгэхээр ертөнцид үргэлж цахилгаан цэнэг хадгалагдчихэдэг. ертөнцид хаанч цахилгаан цэнэг эвдэрдэггүй байхгүй одоо зөрчигддэггүй гэсэн. Нэг гэсэндээ ертөнцид хэдийн хэмжээний эерэг цэнэгийн төдий хэмжээний сөрөг цэнэг байж байгаа гэсэн. Ерөөсөө ямар нэгэн оргуу хоосноос ертөнцид хизээч цахилгаан цэнэг гарч ирдэггүй. Ирэх юм бол яадгүй гэхээр үргэлж хосоороо гарч ирнэ тэнцээ. Нэг гэсэндээ оргуу хоосноос нейтрон гэдэг протон гэдэг бөөм гарч ирэх боломжгүй байхгүй. Тэгэх юм бол цахилгаан цэнэг хадгалагдах хууль зөрчигдөж гин гэсэн үг тэнцээ. Тэгэхээр нейтрон гэдэг бөөм чинь цахилгаан цэнэгээр нь харах юм бол оргуу хоосон юм шиг бөөм байгаа зү тий. Цахилгаан цэнэг байхгүй. Сармаг бөөм явж хагаад протон гэдэг бөөм рүү задарлаа. Протон гэдэг бөөмийн массыг гэнэ цэнэгийг бид нар мэднэ. Эерэг цэнэгтэй тий. За эерэг нэмэх нэг гэдээ бүр дугаарлалч. Тэгэхээр цахилгаан цэнэг одоо хадгалагдах хууль зөрчигдөх гээд байгаа байхгүй юу чи. Тэг цэнэгтэй байсан юмнаас эерэг цэнэгтэй юм үүсчихэр. Тэгэхээр энийг хадгалахын тулд яг үгээр цаана дахиад эсрэг цэнэгтэй бөөм үүснэ. Электрон ч юм уу тий үүсэж явах хэрэгтэй гэсэн үг тийм чи. Тэгэхээр энэ хоёрын цэнэгийн хооронд нь нэмчих юм бол тэг гарч штэ тий. Тэгэхээр цахилгаан цэнэг хадгалагдаж гин гэсэн үг. За ингээ хоёр бөөм рүү ямарчсан задардаг нейтрон. Гурав дахь гэдэг бас нэг чухал бөөм байгаа. Тэр нь нейтрино гэдэг бөөм. Ийм гурван бөөм рүү нейтрон задраад алга болчдөг. Тэгэхээр атомын цөм дотор хэдүүлээ ингээд айгүй ойрхон очиод ажиглая л та тий. Тэгэх юм бол атомын цөм жишээ нь 2 протон 2 нейтронтой атомын цөмийг ажиглах юм бол тэр протон нейтронууд үргэлж нэгэн рүү солигдож идэг байхгүй тэнцээ. Нейтрон протон нейтрон болоод ийм процесс маш хурдтай явагдаж идэг гэсэн үг тэр атомын цөм дотор. Асар хурдтай явагддаг учраас бид нар тэрийг гаднаас нь ажиглаж мэдээдгүү. Гаднаасаа харагдахтай юм доктортой төлөв шиг харагдаад идэг. Бүр гүн рүү нь яваад орохоор тийм процесс асар хурдан тэнцээ болж идэг гэсэн. Үүл гэдэг юм дотор нь тийм үйл явдал болж идэг. Квант процесс тэнцээ болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ процесс маань өөрөө юу хэлж байгаа вэ гэхээр би ер нь хүнд атом бий болгохын тулд протон гэдэг бөөм нэмэх ч бас албагүй мэн гэдэг санаа гаргаж ирж байгаа. Яг тэгэхээр атомын цөмрүү нэгэнд орцсон бол тэр дотор протон нейтрон нэгээс нөгөөдөө хуурж болж штэ тий. Нэгээс нөгөөдөө хуураад идэг юм процесс болоод ийн гэж болж байгаа. За энэ бас нэг юм тодорхой классик төсөөлөлтөө. Хэрвээ тийм бол хүнд элементүүдийг протон нэмэхгүйгээр үүсгэе тий. Протон ч нөгөө нэг нэмэхэд хэцүү байгаа шүү дээ. Эерэг цэнэгтэй бөөм дээр би дахиад гаднаас нэг эерэг цэнэгтэй бөөм аваачиж нийлүүлнэ гэдэг чинь их төвөгтэй ажил байгаа дээ шүү дээ наазах нь. Тэнгүүд нейтрон аваачих юм бол нейтрон чинь цахилгаан цэнэг байхгүй юм чи илүү амархан болохоор тийм атом цөм рүү яваад очих боломжтой байхгүй. За энийг хүнд өрлөгтөн олж нээгээгүй заяа. Хүнд өрлөгтөн хүнд элементийг яаж олж нээх вэ? Яаж бий болгох вэ гэдгээс өмнө байгаль үжээ бодоод олцсон байгаа энэ процессыг. Тэгэхээр байгаль дээр хоёр төрлийн процесс үүдэг. S процесс болон R процесс гэж байгаа. За энэ тухайлаас өмнөх дугаарууд дээр хит дурддагдсан. За энэ процессууд өөрөө юу вэ гэхээр байгаль дээр ийм юм болж байгаа. Их тесрэлт боллоо. Баахан юу үсц ус төрөгч үсцэн. Жохон гели үсц. За дөрвөн ус төрөгч нийлээд гели бий болгох юм тийм оддын цөм. За гели хоорондоо нийлээд нүрс төрөгч бий болгоно. За нүрс төрөгч нь хүчил төрөгч бий болгоно. Хүчил төрөгчөөс төмөр хүртэл явна тий. За энэ процессууд бол атомын цөмд юу болж байгаа вэ гэхээр нөгөө нэг протон нейтрон гэдэг бөөмүүдийн чинь хооронд нь хүчээр нийлүүлээд байгаа тий. Маш өндөр цөмийн энергиэр тийчээ цөмийн нэгдэх урвал болоод байгаа шүү дээ. Гаднаас нь маш их юм даралт явж байгаа учраас нөгөө бөөмс хоорондоо нийлээд шинэ юм атомын цөмүүдийг бий болгоод байгаа тийчээ. Их материал нь ердөө ус төрөгчөөс энэ бүхэн одоо хүнд элемент хүртэл үүссэн гэж ойлгож байна. Төмөр хүртэл хүнд элементүүд үүсэж байгаа шүү дээ. Хэдүүлээ зүгээр шууд төсөөлж болно шүү дээ. Яаж төсөөлөх вэ гэхээр хизэж хоёр ус төрөгчөөс нэг гişг гели үүсэхгүй байхгүй. Ягаад тэгэхээр ус төрөгчийн цөмд чинь нэг протон ба. Тэгэхээр хоёрхан протон нийлэх гэдэг юм гэсэн. Тэгэхээр надад 4 протон хэрэгтэй байхгүй. 4 гели. Ягаад тэгж байгаа вэ гэхээр 4 протон 4 талаас ирээд мөргөлдлөө тий.
Тэнгүүд түрүү хэлсэн шүү дээ. Атомын цөм дотор протон, нейтрон хоёр хоорондоо ингээд шилжиж идэг процессыг болж иж болдог гэх. Тэгэхээр тэнцээ цөмийн сул харилцан өвчлөл орж ирээд хоёр протоны нейтрон болгочдөг байхгүй. Тэгэнгүүт нөгөө хоёр нейтрон чинь нөгөө хоёр протонтойгоо нийлээд гелийн цөм бий болчихж байна гэсэн үг тэнцээ. Лего шиг юм шиг. Тийм лего шиг юм шиг. Гэтэ дунд нэг юм хувирал явагдаад байгаа биз тийм. Тийм байна. Шилжээд байна. Шилжээд байгаа. Бөөмс нэг бөөмсөөс нөгөө бөөмс рүү шилжээд байгаа. Тэгэнгүүт атомын цөм өөрчлөгдөд байна давхар тийм. Ийм процесс л болж байна гэсэн. Ингээд төмөр хүртэл эртний оддын цөмд үүснэ. За тэгээд дараа нь ямар процесс болох вэ гэхээр хоёр чухал төрөний S болон R процессууд болж байгаа юм. Эдгээр нь юу хэлж байгаа вэ? S гэхээр slow neutron capture process гэж байгаа байхгүй юу? Нэгсэндээ айгүй удаан нейтроныг барих процесс гэж байгаа. Энэ процесс нь яг хэдүүлээ төсөөлөх юм бол юу вэ гэхээр атомын цөм ингээд өөрийг нь тойрцсон баахан бөөмс ингээд эргэлдээд нисэлдээд явж байгаа орчин байж гин гэсэн үг тийм. Янз янзын баахан нейтрон хажуугаар нисээ явж байгаа юм шүү дээ. Тэр чинь нөгөө нэг оддын цөмд эсвэл супернова тэр цөмийн урвал явагдаж байгаа учраас баахан бөөм тэнцээ зад тархацсан тийм. Ийм одоо бөөмийн шүл шиг орчин тэнцээ явж гин гэсэн үг. Тэгэхээр нейтрон хажуугаар нь явж байгаа нейтрон удаан байх юм бол тийм хөөйгээд татаад бариад авчиж байгаа байхгүй атомын цөм удаан байж чадах юм бол тэгээ өөр дөрийн нейтрон нэмчихээр дахиад цөм дотор нөгөө нейтрон протон хоорондоо шилждэг процесс болж болно шүү дээ тийм. Иймэрхүү маягаар байгаль тогтвортой хүнд элементүүдийг үүсгэж эхэлсэн байна. Айгу удаан явж байгаа нейтроныг барьж авдаг. Тэгэхээр яг энэ процессыг хэдүүлээ төсөөлөх юм бол ийм болчихж байгаа биз. Хоёулаа ингээд нэг юм хоёр ширхэг протон байж байгаа заа юу. За тэгээ манай гомбо орж ирнэ 3 протон. Тэгээ хажуугаар явж байгаа нэг нейтроныг барьж авахын тулд тэр нейтрон удаан явж явах юм бол гуруула харчиж байгаа байхгүй юу. Тэнд нэг юм нейтрон байна гэд барьж авна тий. Гэтэ тэр нейтрон удаан юм чи араас нь ирж байгаа нейтрон ч гэсэн удаан явна шүү дээ тий. Тэгэхээр бүр дараа нь ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тодорхой урт хугацаанд нийт барьж авах нейтроныхын тоон бага болчихно шүү дээ тий. Харж байгаа нейтрон маань удаан байгаад байгаа учраас. Тэгэхээр тэр талаар нь бодох юм бол энэ процессын үед үүсэх боломжтой хүнд элементийн тоон өөрөө тодорхой протоны тоон дээр очиж зогсох нь биш шүү дээ тий. Төмрөөс нэг юм хүнд явж байгаа тэдгүүр элементүүд алтан дээр гэдэг ч юм очоод зогсож байгаа байхгүй. Нөгөө талд нь нөгөө эсрэг процесс нь эсрэг гэж бас хэлж болохгүй зүгээр өөр процесс нь юу гэхээр R процесс гэж байгаа. Тэр нь болохоор нэрнээс нь таахаж гисэн болно. Түрүү S процессын S нь slope байсан шүү дээ. Тэгэхээр R процессын R нь rapid гэхгүй. Илүү хурдан нейтронуудыг барьж авдаг гэсэн. Нэг гэсэндээ тухайн атомын цөм нейтроноор илүү ойрхон бөмбөгдүүлж идэг. Тэгэхээр айгүй олон нейтрон бариад авчдаг гэсэн. За энэ процесс бол цэвэр шууд супернова дээр болж байгаа процесс. Супернова дээр дандаа R процесс явж байгаа. Эсвэл хоёр нейтронод хоорондоо мөргөлддөг тий. Тэгэхээр чинь маш их атомын цөм рүү маш их нейтрон бөөм очиж наалдаа шүү дээ. Очиж нийлнэ гэсэн. Тэгэхээр ийм R процессууд болдог. За энэ нь өөрөө бүр хүнд элементүүдийг маш богино хугацаанд бий болох боломжийг олгочихж байгаа. За энэгээр чи яадаг вүлээ? Одоо өстө нөгөө нэг тангад ном шиг өчнөө ярьсан тий. Уран хүртэлх элементүүд бий болох боломжтой болчихж байгаа юм. Асар их нейтронтой, асар их протонтой элементүүд байгаа шүү дээ. Байгаль дээр бэж идэг тий. Энэ элементүүдийг бий болох боломжтой болдог. Тэгэхээр энэ бол ерөөсөө байгаль яаж хүн төрөлхтнөөс өмнө хүнд элементүүдийг бий болгож сурсан бэ гэдэг асуулт байгаа. Асуудлын хариулт байгаа байхгүй тий. Тэгэхээр байгаль бидраас төрүүлээ мэддэг болсон. Яаж тийч ийм процесс болох вэ? Тэгэхээр эндээс ингээ хэдүүлээ харахад дахиад нэг юм гоё логик байгаа тий. Байгалийн хүнд элементүүдийг бий болгосны ачаар жишээ нь алт гэдэг элемент ч юм уу тий. Нейтронуудын мөргөлдөөнөөс супернова тесрэлтээс ирсэн байгаа байхгүй. Ирэх боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр байгаль хэрвээ хүнд элементийг бий болох энэ процессүүдийг бидраас төрүүлж бий болгоогүй юм бол байгаль дээр юм хүнд элементүүд байхгүй. Хүнд элементүүд байхгүй болчих юм бол бид нар байхгүй болчих юм л та тий. Мэдгүй шүү дээ тий. Зарим төрлийн хүнд элементүүд байхгүй болчихвол яах вэ гэдэг. Байж болох хамгийн одоо хүчтэй одоо мөргөлдөөний дүнд буюу одоо супер новач гэдэг юм уу тий. Нейтроноос болохоор уран хүртэл төмрөөс уран хүртэл ингэж үүсч болох юм байна. За S-ийн хувьд бол надад зүгээр ингэ санагдлаа л да. Ингээл нэг тий удаан явж байгаа нейтрон ирээд байгаа нөгөө сул цөмийн сул таталцлын таталцалтай холбоотой юу тэр? Тэгээ яг хаа энэ ч бол зүгээр ингэ бөмбөгддөг процесс л болж байгаа юм л да. Атомын цөм байж гин ойр орчимд нь баахан бөөмс явж байгаа байхгүй. Тэгэнгүүт зарим яг нь атомын цөмөн дээр очиж унж байгаа нейтроны тоон бага бахна шүү дээ. Тодорхой интервалын хугацаанд 1 минут ажиглая тий. Энэ дээр 10 хүн ширхэг нейтрон очиж унсан.
Энийг нь S процесс гэж нэрлэжээ. Ягаад гэвэл хажуу талд нь R процесс гэж байгаа байхгүй. Дахиад адилхан 1 минут ажилласан чинь нөгөөтгөн дээр 100 литр очиж унчиж байгаа байхгүй. Тэгэхээр чи хамаагүй хурдан rapid байгаа шүү дээ. Тэгэхээр эхнийх нь удаан, дараагийнх нь хурдан гэж нэрлэлж байгаа SR. Тэр нь бол зүгээр бүүн атомын цүмийг өөр ойр орчинд хооронд нь ямар нэгэн бөөмс очиж мөргөж байгаа тийм процессүүд болж байна гэсэн. Зөв. Ойлоо эхний хамтран ажиллагчаа танилцуулаад цаашаа. За би ойлгох гэж маш их чармааж байна. Нөгөө аял төрсөн өдрийнхөө тухай бодоод шаал өөр юм хийж явсан юм чи гинт орж ирээд өстой маш төвлөрч байна. За тэгэхээр одоо од мөндрийн маань 2 жилийн ойн баяр төрсөн өдөр болох гээд бид нар бас тий одоо тун чармааж байна. 4-р сарын 29-ний өдөр болох байгаа. Тэгээд энэ өдөр юу болдог вэ гэхээр манай од мөндрийн бүх хөтлөгчид тэ удирдлагууд ажилчид бүгдээрээ ингээд төрсөн өдрийн баяраа алтан гишүүдтэйгээ хамт тэмдэглэдэг ийм одоо онцлог өдөр болдгоо. Тэгээд өмнөх жилийн төрсөн өдөр бол маш халуун дотн ингээд сайхан болсон. Маш олон алтан гишүүд маань ганцаараа байсан ч гэсэн ирээд за эсвэл одоо нөхөртөөгөө найзтайхаа ирнэ гэвэл шууд одоо тухайн цаг үед нь алтан гишүүн болоод ингээд орох боломжтой байдаг. За манай од мөндрийн нэвтрүүлгүүд бол YouTube дээр монгол хэлээр ойлгох хэн бүхэнд бол ямар нэгэн үн төлбөргөө ингэж хүрч байдаг. Гэхдээ алтан гишүүд гэдэг энэ хүмүүс бол одоо бидний хийж байгаа үйл ажиллагааг дэмжиж за 1 жилийн 1050 нэвтрүүлгийг нэг нэвтрүүлгийг нь одоо 90 төгрөг гэж үнэлээд хөө 100 мянган төгрөгийг одоо бидэнд таньд болгож өгснөөр алтан гишүүн гэсэн юм хаалттай группт ордог. Тэгээд манай зүгээс бас алтан гишүүдтэй байж болох одоо тий хамтарч яаж хамтдаа ойрхон байж болох уу одоо тийм үйл ажиллагаанууд хийдэг спорт өдрлөг бас саяхан бол VIP үйл ажиллагаанууд хийдэг. За тий тэгэл одоо асуулт хариултын нэвтрүүлгийн готл за алтан гишүүдэд оруулъя одоо гих жишээний ч юм уу тий тэгээд од мөндрийн аялалгээд бас маш олон аяллуудыг хийж байгаа. Энэ бүхэнд бас алтан гишүүд маань 100 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг гих мэт юм аа. Тэгээд энэ удаад бол яг төрсөн өдөр бол маш онцлог байна. Тэгээд төрсөн өдөрт маань хүрэлцэн ирэх бас алтан гишүүдтэй болон за хараахан алтан гишүүн болж амжаагүй байгаа хүмүүс маань өнөөдөр ч гэсэн бас алтан гишүүн болоод 29-ний орой одоо Чингис Жошт буудлын хаан танхимд болох бидний үйл ажиллагаанд оролцох боломжтой гэсэн үг ээ. За тэнд одоо тэгээд бас алтан гишүүдтэйгээ хамтраад болон бидний зүгээс маш олон entertainment болон тий олон үйл ажиллагаануудыг орой үеийн цаг хүртэл одоо төлөвлөсөн сэтгэл догтлон ингээ хүлээж байна. За тэгэхээр алтан гишүүн болохын тулд та бүхэн маань Худалдаа хөгжлийн банкны 94000 гэсэн IBAN-тай 41 91 тэг 4 518 гэсэн данс руу өөрийн Facebook нэр болон утасны дугаараа бичиж шилжүүлэхээр бид бол тантай холбогдоод энэ алтан гишүүн гэсэн хаалттай групптэй хийдгийн. За нэрээ бас нэг чухал юм мартсан байна. Тэгээ алтан гишүүд маань бол бидний одоо нөгөө нэвтрүүлгийг шууд лайваар үзээд те нэвтрүүлэг эхлэхээс өмнө одоо хөтлөгч нартайгаа ярилцаад гэдэг юм уу санаа оноогоо хуваалцаад шууд лайваар үзэж байгаа гэдгээрээ бас алтан оноотой үздэг гэдгээрээ бас онцлог байдаг шүү. За ингээд ердөө 2 хоногийн дараа 4-р сарын 29-ний лав гарагт тэгээ та бүхэнтэйгээ уулзахыг одоо тэсэн ядан хүлээж байна. Тэгээ бэлгүү маань бас төрсөн өдөртөө оролцох гээд ирчихсэн байгаа. Баярлалаа. За баярлалаа. Ингээд үргэлж бас бидний дэмжижээдэг алтан гишүүдтэй дотны найз нөхөчөг өөрсдийнхөө найзтай ч юм ярилцж амжихгүй байхад алтан гишүүдтэйгээ яг өндөө өдөр болгоо ингэж ярилцж одоо дотны найз шиг болсон байдгаа. Тэгээд та бүхний энэ дэмжлэг тусалцаа бол манай од мөндрийн өдөр тутмын үйл ажиллагааны яг энэ урсгал зардлуудад бас маш том хувир нэмэр болж явж байдаг шүү. Тэгээд утгагүй болцгаая. Утгагүй болцлоо баяртай. Тэ за. За одоо ингээд эргээд түүх рүүгээ оронгууд хэнийг дуртахгүй болохгүй болчихж байгаа юм. Мари Кюри болон Хайнрих Клапротын төрийн тухай. Яагаад вэ гэхээр одоо 1789 онд Мартин Хайнрих Клапрот ураныг нээж байгаа байхгүй юу? Ураны хөдрийг нээж байгаа. Тэгээ уран гэдэг энэ цацраг идэвхтэй элемент байх юм байна гэдгийг олж нээсэн. За энэ бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн чухал элементүүдийн нэг бидний олж нээсэн. Яагаад вэ гэхээр өнөөдөр уран чинь цацраг идэвхийг ашиглаж байгаа. За цацраг идэвхийг ангаахт ашиглаж болно. За цөмийн энергид ашиглаж болно тий. Дээрээс нь дунд нь цөмийн зэвсэг хүртэл хийж үзсэн тий уран. Тэгэхээр уран бол өөрөө хүн төрөлхтний түүхт маш их нөлөө оруулсан элементүүдийн нэг байна. За гэтэл ураны дараа бас нэг чухал элемент олж нээсэн нь юу вэ гэхээр тоор байна. Ториум гэдэг тий англиар тоор гэдэг нэг Норсын бурхны нэрээр нэрлэгдсэн ийм элемент. Энэ хоёр элемент хоёулаа засаг идэвхтэй. Хоёулаа цөмийн шинжилх нь маш чухал учраас заавал дурддах ёстой элементүүд. Гэхдээ
тоор, уран, радий, полоний гэдэг ийм элементүүд байгаа шүү дээ. Полоныг нэрээд яагаад полоний гэж нэрлсэн гэсэн чинь Мари Кюри нөгөө Польш улсад төрсөн шүү дээ. Тэрийг хүндэтгэж полониум гэж нэрлсэн юм байл шүү дээ. Ерөөсөө өмнө тэрийг мэддэггүй байсан байлээ тий. Тэгэхээр полониум буюу полиг радий зэрэг элементүүдийг олж нээсэн. За эдгээр элементүүдийг гэхдээ байгаль өмнө нь биднэрт нэг гаргаад бэлдээд өгсөн байсан тий. Нөгөө нэг төрөний нэвтрүүлгийн эхний хэсэгт ярьдаг S процесс болон R процесс гэдэг янз янзын процессуудын улмаас байгаль бидэрт энэ тоор хүртэлх, уран хүртэлх хүнд элементүүдийг үжи бэлдээд өгсөн байсан. Нэг гэсэндээ байгаль бидэрт үжи цацраг идэвхт элементүүдийг бэлдээд өгсөн байсан байгаа байхгүй. За ингээд цацраг идэвхт элементийг харсан чи тэнд нэг юм чухал айгүй сонин шин чанар байна. Юу вэ гэхээр нэг юм цацраг элемент байж байгаа тэр нь одоо X гэдэг элемент гэж бодъё л доо тий. Тэр элемент за плутониум гэж уран гэж бодъё. Цацраг идэвхтэй ураны стоп байна гэж бодъё л доо бүр тий. Тодорхой хугацаа өнгөрсөний дараа плутон болчихж байгаа тий. Нэг гэсэндээ шин чанар нь солигдоод байгаа тийм ч тухайн элементийн нэг X гэдэг элемент байж байгаад өөрөөсөө цацраг идэвх ялгаруулад Y гэдэг элемент болоод байгаа байхгүй. Тэр ингээд тэр хооронд жинхэнэ утгаараа шилжилт бий бол элемент хооронд шилжилт бий болж байна тий. Тэр шилжилт хаанаас бий болж байгаа вэ гэхээр мэдээж атомын цөмөөс ирсэн байх хэвээр. Нэг элемент X гэдэг элемент Y гэдэг элемент болохын тулд энэ хоёрын чинь протоны тоон өөрчлөгдсөн байх ёстой шүү дээ тий. Солигдсон байх ёстой. Тэгэхээр тэнцээ протон нейтроны тоог сольдог процесс атомын цөмд болж байна гэсэн үг байхгүй. Тэрийг нь өнөөдөр бид нар цацраг идэвх гэж хэлж байгаа тий. Тэр солих үед юу гарч ирдэг вэ гэхээр тэр атомын цөмөөс шинэ бөөмс гараад ирдэг. За бидний хамгийн сайн мэддэг тэр бөөм бол альфа гэдэг бөөм байна. Альфа гэдэг бөөмийг яагаад бид нар хамгийн сайн мэддэг гэхээр альфа бол гелийн цөм бохгүй. Бас л нөгөө төрөний нэвтрүүлгийн эхэнд ярьжсэн 2 нейтрон 2 протонтой цөм бохгүй. Альфа гэдэг цацраг идэвх бол чи гелийн цөм шүү дээ тий. Тэгэхээр ямар нэгэн атомын цөм байж ангууд за жишээ нь юу гэдэг хэд гэсэн дугаартай атомын цөм байж болох вэ? За 118 гэсэн дугаартай атомын цөм байжээ гэж бодъё тий. 118 протонтой. За энэ нөхөр өөрөөсөө гелийн цөм гаргах нь шүү дээ. Альфа бөм цацраг идэвхтэй учраас. Тэнгүүд яах нь дараагийн элемент нь 116 гэсэн атомын дугаартай элемент болох нь шүү дээ. Тэгээд давхар нейтроны тоон хасагдсан. Тэгжээш тэр протон нейтроны тоон хадгалагдаж яваад байгаа байхгүй тийм чи. Тэгэхээр ийм процессуудын чи болж байна гэсэн. Тэр энэ л ерөөсөө бидний мэддэг цацраг идэвх гэдэг юм байна. Гэхдээ цацраг идэвх гэдэг юм цаад гүндээ юу болдог вэ гэхээр атомын цөм буюу протон нейтрон гэдэг нуклеонууд байна. За ингээ хоёр нуклеон ингээ байж протон нейтрон гэдэг хоёр нуклеон. Энэ хоёр хоорондоо мэдээж цахилгаан цэнэгээрээ ялгаатай. Гэхдээ энэ хоёр давхар юугаар ялгаатай вэ гэхээр бүтцээр ялгаатай байхгүй. Протон гэдэг бол 3 кварктай. За нейтрон ч 3 кварктай. Протон нь UUD гэдэг кварктай. Хоёр ширхэг U, нэг ширхэг D гэдэг кварктай. Нейтрон болохоор DDU гэдэг байхгүй. 2D 1U кварктай. Тэгэхээр процесс юу болдог вэ гэхээр нейтрон дотор байгаа 1D кварк U руу хувирчиж байгаа байхгүй. Тэр атомын цөм дотор нуклеон дотор тийм процесс болж байгаа байхгүй. Бүр цөм дотор ч цөмийг бүтээж байгаа нуклеон буюу нейтрон дотор тий саяны процесс болж байгаа. 1D кварк U кварк руу хувирах нь шүү дээ тий. Тэнгүүд өөрөөсөө нэг бөөм гаргадаг. W гэдэг бөөм гаргадаг. Тэр бөөмсийн нөлөө нь яах нь бүр гадна талдаа атомын цөмийн түвшиндөө биднэрт альфа гэдэг бөөм болж ажиглагдаж байгаа байхгүй тийм ч. За яг шууд альфа жишэлтэй хамгийн наад зах нь нөгөө бета цэцэргийн электрон ч юм уу яг тэгж ажиглагдаж байгаа. Тэгэхээр атомыг цацраг идэвхтэй болгож байгаа процесс чи яг үндэ атомын цөмд явагдаж байна гэдэг. Гэтэл бүр яах нь бүр гүндээ байгаа байхгүй. Тэр атомын цөмийг бүтээж байгаа нуклеонуудын дотор болж байгаа процесс уу. Тэрийг нь бид нар гадна талд нь харахтаа яах нь элемент нөгөө элемент рүү шилждэг. Элемент өөрөөсөө цацраг идэвх гаргадаг гэдгийг олж нээсэн байна. Тэгэнгүүт хүн яадаг вэ гэхээр эсэргээр нь ашиглаж эхэлсэн байна энэ процессуудыг. Энэ атомын цөмийн гүн цөмийн бүтэц тэр цөмийг бүтээж байгаа нуклеонууд чинь өөрөө нэгээс нөгөөргөө хувирахтаа өөрөөсөө цацраг идэвхийн бөөм гаргаад байгаа юм бол эсэргээр нь хийж үзье буюу тухайн нэг атомын цөм байж их юм бол би гаднаас нь цацраг идэвхээр буудъя гэж байгаа байхгүй. Тэгвэл юу болох вэ гэдгийг гарах биш оруулах бол тий асууж эхэлсэн байна. Ингэж асуусан нь өөрөө нөгөө хүн төрлөختөн хиймлэр
хүнд элементүүдийг бий болгох боломжийг бидэрт гаргаж өгсөн байна. За ингэж гаргаж авсан хамгийн анхны хоёр элемент бол нөгөө нептуниум, Нептун гарагийн нэрээр нэрлэгдсэн тий 93 дугаар элемент. А нөгөөх нь алдагт Плутон буюу 94 дугаар элемент. Тий энэ хоёрыг тэгж гаргаж авсан. Фатмен юу? Плутон. Тэгэхээр энэ хоёрыг яаж гаргаж авсан бэхээр ерөөсөө юу айгүй амархан. Логик айгүй амархан. Түрүүний шиг ураны доктортой цөм ч юм уу тий эсвэл карбоны доктортой цөм ч юм уу тэрийг би гаднаас бөөмөр буудаж байгаа байхгүй. Тэгэл буудаалаад тэнгууд нөгөө атомын цөм чинь гаднаас шинэ бөөм авсараагаа томроод саяны шинэ элементүүдийг бий болгосон байна гэсэн. За Плутон 239-ыг ингэж гаргаж авсан өөрөө маш чухал нээлт болсон тий нөгөө Манхэттен төслийн Плутон 239 штэй тий. Тэгэхээр энд бидний сэтгэлгээ бас нэг юм том шилжилт рүү орж байгаа юм. Тэр яагаад вэ гэхээр бид нар ер нь байгаль дээр байгаа элементүүдийг хизээ нэгтгий хүлээгээд суух биш. Байгаль дээр байж болох элементүүдийг байхгүй элементүүдийг бүтээж болох юм байна гэдгийг бид нар олж мэдсэн байхгүй хөндөрлөгтөн. Өстой нөгөө нэг цүмийг жолоодод сурсан байгаа байхгүй тий. Тинчи цүмийг жолоодод сурснараа бид нар хүнд элементүүдийг тинчи бий болгож байна гэсэн. Тэгээ эхний энэ арга бол яах нь ерөөсөө л за яг нарийн ярих юм бол юм. Кали гэдэг атом байгаа шүү дээ тий. Кали гэдэг элемент байгаа. Тэрний изотопыг ашиглана. Калийн 48 гэдэг. Энэ изотоп нь өөр айгүй гоё шинж чанартай. Яг 20 протон 28 нейтронтой байдаг байхгүй. Тэгш тоотой протон тэгш тоотой нейтронтой байж идэг. Энийг хурцсгаад тодорхой таргет одоо тий элементийг бөмбөгдөнө гэсэн үг энэгээр. Тэгэхээр нөгөө элемент нь яах нь 20 протон 28 нейтрон өөртөө хүлээж авах нь шүү дээ тий. Тэгээд дараа нь тодорхой задрал хийн шүү дээ. Тэгээд нэг юм элементүүд үүсдэг байна. За ингэж нээсэн хамгийн ихний элемент бол мэдээж түрүүний Плутон. Тэгээд цаашлах юм бол нэг америкиум, сюриум, беркулиум гэдэг энэ 192-оос цааших баахан хүнд элементүүд байгаа шүү дээ тий. Тэдрэг бид нар ингэж хамгийн анх нээсэн байна. Гэхдээ энэ арга маань өөрөө бас өөрийн гэсэн тодорхой хязгааруудтай байдаг. Ямар хязгааруудтай вэ гэхээр нөгөө элементийг би энэ кали атомаараа бөмбөгдөөлнө шүү дээ тий. Тэгэхээр кали бүр тийм чухал өрхтэй байсан юм тий. Тийм чухал өрхтэй болчихж байгаа. Хамгийн хүнд элементийг үүсгэх хязгаар гэдэг зүйл энэ дээр байждаг. Тэр нь өөрөө өнөөдөр бидний олж нисэн 118 дээр очиод зогсдог байхгүй. Тэрнээс илүү хүнд элементийг үүсгэе гэхээр тэрнээс илүү хүнд элементүүд маань калид мэдрэгш болчдөг байхгүй. Калиг тоохо болчдөг гэсэн. Тэр хичнээн тэрийг би калигаар бөмбөгдсөн ч гэсэн яах нь тэр 118-аас илүү хүнд элемент үүсэх боломжгүй болж эхэлж байна гэсэн үг тийм чи. За хоёлаа хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулаад яагаад тэгж байгаа юм гэдэг рүү оръё тий. За тийм технологи нь дутаад байна уу эсвэл өөр шалтгаан байна уу түүнээс хүнд элемент үүсэх гэж ер нь бодогдоод байсан юм аа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бикутан Китсийн хамт олон маань хими элементийн эрхэн нээсэн бэ нэвтрүүлгийн маань ивент тэтгэж явах боломжийг олгож байдаг. Тэгэхээр эдний бүтээгдэхүүнүүдийг манай од мөндрийнхэн маань одоо хөөрхөн хүүхдүүдтэй бид нар бас авч өгдөг. Тэгэхээр үүн дундаа яг 15 төрлийн эрдэс витамин агуулсан мультивитамин за ашигтай бактери агуулсан буюу одоо тийм эрдэс бодисоо ашигтай бактеритайгаа хамт авчих ийм давуу талтай бүтээгдэхүүн юм. Тэгээ хүүхдийн дархлаа болон өсөлт за бодисын солилцоог дэмжин тархины үйл ажиллагаа ашигтай бактери нь бол одоо хоол боловсруулах эртхэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. За одоо яг тэр хотод гидсэнд болохоор хүний дархлааны нөгөө 70% нь болж байдаг буюу одоо маш юм чухал хэсэг байгаад байдаг. За тэр хайрцаг дотроо 14 ширхэг юм ууттай нутаг хэлбэртэй 1-3 насны хүүхдэл өдөрт нэг уутыг өгöd болно. За 4 болон түүнээс дээш насны хүүхдүүд бол те 1-2 уутыг одоо ууж байгаа тарганд нь усанд нь одоо найруулад өгөх боломжтой юм байх нэ. Тэгэхээр одоо нөгөө Монгол хүний саруулах ухаан гэдэг шиг те бид нар одоо бас биеийг нь болоод оюун ухаан дархлаа те бүх зүйлийг ингэж дэмжих нэг сумаар буудах юм саналыг та бүхэнд санал болгож байгаамаа. За бүх хэмжээний сангуудаар хөдөлтаалагдж байгаа. Мөн Health Point гэмээр сайтаас одоо өөрийнхөө бусад одоо бараа бүтээгдэхүүний хамт гэртээ ингээд бас захиалаад авах боломжтой. За би өөрийнхөө л туршлагаас яриад байгаа юм шүү. Нэг захиалгатаас нотон сүлбэдэг те бусад юмтайгаа авчаар амар байдаг. За Facebook дээр Alkaloid Mongolia гэдэг Facebook пэйж хаяг байгаа. Тэгээд та бүхэн эднээс дагж аваад тавтай тухтай бас бараа бүтээгдэхүүнтэй танилцаарай. Холбогдох хүчний дугаар нь 80 33 51 91 99 34 97 17 гэсэн утсуудаар холбогдох боломжтой. Дэмий санд ороо та бүхэн Бикутан гэдэг бичгийг бас анзаарч чэйжилж аваад дараа орохтаа бас агаарай гэж хүсэж байна. За нэвтрүүлгийг ивент тэтгэж хамтарч ажиллаж байгаа Бикутан Китсийн хамт олон их баярлалаа. Баярлалаа.
За баярлалаа. За тэгэхээр одоо ингээд түрүүн ярьсан шүү дээ. Уранаас илүү хүнд элементүүдийг бий болгохын тулд тодорхой нэг юм таргет цөм тавиад, байд цөм тавиад тэрийг би калиен 48 гэдэг изотопор бөмбөгдөх юм байна тий. Калиен атомын цөмөр бөмбөгдөн гэсэн үг. Ингэж бөмбөгдөд хүнд элементүүдийг гаргаж аваад байдаг. Нөгөөх нь гоё шин чанартай 20 протон, 28 нейтронтой ийм бөмбөг байж байдаг. Гэтэл ингэж бөмбөгдөж гаргасан өнөөгийн байдлаар хамгийн амжилттай олж нээсэн элемент нь болохоор огнешн гэдэг нэг нэвтрүүлгийн эхэнд ярьдаг элемент. 118 дугаартай элемент тий. Үлэх химийн үйлэх системийн 7 дугаар мөрийг дүүргэж байгаа элемент шүү дээ тий. Ингээд ер нь химийн үйлэх систем бол ингээд агүй юм дүүрцсэн юм шиг болчихж байгаа шүү дээ. Хамаг анх гаргаж исэн хоос нөхнүүд нь ингээд дүүрчихэж байна. Гэхдээ одоо ч гэсэн эрдэмтэд илүү хүнд элементүүдийг хайсаар л байна. 119 нөө 120 дугаар элементийг яаж лабораторид гаргаж авах уу гэдэг асуултууд байж идэг. Мөн бас бүр хүнд элементүүдийн үлдэгдлийг юунаас хайдаг вэ гэхээр цөмийн тесрэлтний үлдэгдлээс хайж байгаа. Тэгэхээр яг одоо нөө дээр үчи баахан цөмийн бөмбөг туршаа хийсэн сайтууд байгаа шүү дээ. Тэндээс хүртэл хайж идэг гэсэн. Яагаад тэгдэг вэ гэхээр Эйнштейниум гэдэг элемент байгаа шүү дээ. Тэр чинь лабораторид бөмбөгдүүлж одоо нөгөө нэг байд цөмийг бөмбөгдөж гаргаж авсан элемент биш байхгүй юу? Тэр ямар элемент вэ гэхээр ус төрөгчийн бөмбөгийг туршиж байгаа шүү дээ. Тэгээ цөмийн бөмбөгийг туршсны дараа тэнд тийм хүнд элемент үүсээд тэр элемент нь үүссэн уул мөрийн хүндрэлтэн олж нэгэд ийм хүнд элемент энэ асар хүчтэй тесрэлтээс үүссэн байна гэдгийг олж мэдсэн элемент байна. Тэгэхээр яг нь тиймэрхүү судалгаанууд бас явж байдаг гэсэн. Ингээд явж байгаа. Нөгөө талд нь ингээ хүнд элемент үүсгэхдээ бөмбөгдөх гээд идэг тийм ийм зүйл болж байгаа. Тэгээ энд нэг технологийн асуудал байна. Ягаад бүр хүнд элементийг гаргаж авч чадахгүй вэ гэдэг. Тэр нь юу гэхээр бидэрт одоохондоо 118 дугаар элементээс одоо сайн элементийг баг үүсгэхээр тогтвортой протоны протон байхгүй л юм л одоо бай цөм байхгүй юм гэсэн. Тийм материал нь байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо байгаа материал нь бидэрт хамгийн хүндтэй юуг өгж байгаа вэ гэхээр огнешн буюу 118-ыг л гаргаж өгöd байх тий. Илүү хүндийг гаргаж өгч чадахгүй. Яг тэгэхээр материал нь өөрийнх нь материалынх нь нөөц боломж нь тэрэн дээр очиод шавхагдсан гэсэн. Калигийн лимит тэр юм байна тий. Тийм, кали болон тэрийг гаргаж байгаа энэ хоёулынгийнх нь юу лимит нь очиод шавхагдсан гэсэн. Гэтэл нөгөө талд зарим онлайн физикчнэр юу гэж үздэг вэ гэхээр одоо энэ уранаас эхлээд үргэлж 118 хүртэл үргэлжилсэн за магадгүй 120 19 20 дугаар элемент байгаа бол тэр хүртэл үргэлжилсэн нэг хэсэг элементүүд тогтургүй хэсгийн яг нэг юм эхлэл үж магадгүй. За тэр нь юу гэсэн үг гэхээр яг үндэ энэ бол тогтвортой нэг юм тэрний ард байж ич магадгүй. Илүү сонирхолтой, илүү тогтвортой тийм элементүүд байж ич магадгүй гэж таамагладаг. За тэр нь тогтвортой гэдгийг гэхдээ бид нар ингэж ойлгох хэрэгтэй. Тогтвортой гэдэг нь алт шиг эсвэл мод шиг төмөр шиг тогтвортой биш заяа. Ийм баг идэрчим хагас садралын хугацаанд маш урт шүү дээ, тийм биш. Тогтвортой гэдэг нь ядаж молекул үүсгэх хэмжээний тогтвортой байж магадгүй буюу химийн шин чанарын судалж болохоор тогтвортой юм элементүүдийн бүр ингээд бүлэг хүлээгээд байж иж магадгүй гэдэг юм таамаглал байдаг. За яагаад гэхдээ нэг ч тэр элементээс одоохондоо элементийг нээгээгүй вэ гэхээр бидний ашиглаад байгаа технологи маань өөрөө ингээд тодорхой лимитэн дээр хүрсэн. Онлайн хувьд бол тийм юм байхгүй байж болно гэдэг ямар ч нэг хязгаарлалтууд одоохондоо байхгүй. Тийм учраас энэ ямар нэг юм байгаа байхаа гэж ингэж таамагладаг хэсэг байна. Ягаад бас давхар ингэж таамаглаад байгаа вэ гэхээр саяны энэ нөгөө нэг хэсэг элементүүд шүү дээ. Уранаас эхлүүлээд огнешн хүртэл явцсан 118 дугаар хүртэл явцсан элементүүд чинь хэтэрхий тогтворгүй. Ерөөсөө үүсэл хэдхэн миллисекундын дотор задраал алга болдог. Тэгээд тэр задралын бүтээгдэхүүнийг төгсгөлөөр нь олж нээдэг байхгүй. Эцсийн бүтээгдэхүүнээр нь буцааж одоо процессыг төсөөлөд тэгж нээдэг элементүүд гэсэн. Тийм ийм докторгүй элементүүд учраас хим шинж чанарын судлах бараг боломжгүй. Тэр чинь нөгөө ямар нэгэн химийн холбоо үүсгэхээс өмнө задраад алга болчихж байгаа байхгүй. Игэл бөмбөд төсдөө. Тийм учраас хим шинж чанарын судлах боломжгүй. Гэтэл зарим хүмүүс болохоор тэр дараагийн доктортой хэсэг нэг юм сонин бүр хүнд элементүүд байгаа бол тэрний хим шинж чанарыг судлах боломжтой байж магадгүй гэж үзээд байна. Гэтэ онлоор яг яаж энэ хоёрын хооронд юм гэп үүсчихв те сонин юм завсар үүсчихв гэдгийг өнөөдөр одоохондоо хинч мэдэхгүй. Гэтэ зүгээр юм янз янзын завгрууд байгаа. Нөгөө талаас хэрвээ болдог бол хэрвээ болдог бол энэ юутай холбогдож байгаа асуудал вэ гэхээр ерөөсөө атомын цөмтэй холбогдож байгаа. Атомын цөм гэдэг бол цөмийн бүтэцтэй холбогдож байгаа. Цөмийн бүтэц бол нуклеонтойгоо холбогдож байгаа.
нуклон гэдэг бол тухайн нуклоныг бий болгож байгаа. Одоо нуклон гэдэг нь протон, нейтронууд маань тий. Протон, нейтронуудыг бий болгож байгаа бүтцтэй холбоотой асуулт байна. Тэгэхээр бүр гүндээ яах нь протон, нейтроныг бүтээж байгаа тэр бүтцээс протон, нейтрон бий боллоо тий. Тэд нар маань протон, нейтроныг бий болголоо. Протон, нейтрон цөмийг бий болголоо. Цөм өөрөө атомыг бий болголоо. Тэр цөм доктортой юу гэдэг нь тэгэхээр гүндээ протон, нейтроныг бүтээж байгаа кваркуудтай хамааралтай болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр кваркуудыг бид нар ойлгочих юм бол атомын цөм одоо яаж үүсэх үү, популяц нь яаж явах уу гэдгийг ойлгох гээд байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн харамсалтай нь тэрийг бид нар мэдэхгүй байхгүй юу? Яаж үүсдгийг. Бид нар протон, нейтрон гэдэг энэ барион гэж нэрлэгддэг одоо нуклонууд бөөмс юунаас тогтдгоо гэдгийг мэднэ. 3 кваркаас тогтно гэдгийг мэдчихэж байгаа. Гэхдээ тэр 3 кварк нь хоорондоо яаж харилцан үйлчлэлд ордог вэ гэдгийг мэдэхгүй. Ямар динамик тэнд явж байгаа гэдгийг мэдэхгүй байхгүй. Квантум руугаа орчоод байна тий. Тэр динамикийг мэдчих юм бол шууд протоныг одоо таамаглаж болно, нейтроныг таамаглаж болно. Протон, нейтроныг таамаглаж болж байгаа бол тэр хоёроос бүтэж байгаа цөмүүдийг таамаглаж болно. Тэгэхээр бүх одоо химийн 110 элементийн цөмүүдийг шууд онлоор таамаглаж болно. Тэгэх юм бол тэрнээс өөр элементүүд байх үгүй юу? Ямар масстай байх юм, ямар физик хим шин чанартай байх юм гэдгийг шууд онлоор таамаглах боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгээ бид нар өнөөдөр энийг мэдэхгүй учраас тэрийг нь бас ингэ шууд таймын байгаа эсвэл байхгүй гэдгийг шууд хэлэх одоохондоо боломжгүй байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр хүнд элементийн судалгаа хүнд элементүүд хамгийн хүндтэй ямар элемент байж болох вэ гэдэг асуултанд хариулах гад байгаа. Одоо асуултыг судалж гин гэсэн үг тий хариулах гээд байгаа гэхээс тэр асуултыг давхар судалж гин. Давхар нөгөө нэг элементүүдийн хоорондын зүй тогтолцоог давхар судлаад байна шүү дээ. Энэ нь бас өөрөө цаад талтаа шууд цөмийн физиктэй холбоотой болчихж байгаа байхгүй. Цөмийн физикийн нээлттэй асуулттай. Тэгээ их энергийн физикийн, онлын физикийн нээлттэй асуулттай. Тэгээ бүр нарийн ярих юм бол түрүүний энэ одоо тий бодогдоогүй гэдэг бид нар мэдэхгүй гэдэг юм чи өөрөө математикийн асуулт байгаа байхгүй. Яг тэрийг 3 кварк хоорондоо нийлээд протоныг бий болгож байгаа нэг юм бодлого биш үү тий. Тэр бодлогыг математикийн бид нар өнөөдөр бодож чаддаг байхгүй. Тэгэхээр математикийн асуулт болчихж байгаа гүндээ. Ингээд явхаар энэ математикийн асуулт нь өөрөө бүр өнөөдөр ер нь бид нар яг энэ тий ертөнцийг бүтээж байгаа хамгийн жижиг эгэл хэсэг юу юм бэ гэдэг нарийн юм руу одоо орж магадгүй хүртэл болчихж байгаа. Тэрийг бодож чаддаг нь жоохон гайхаж байна шүү дээ. Одоо ингээд айгүй энгийн юм шиг мөртлөө бид нар мэддэг. Тэгэхээр шинжилгээ нь бас нэг юм чухал юм байна. Бид нар өнөөдөр ихэнхдээ юмнуудыг яаж өрөх үү, ерөнхийдөө яаж ажиглагдж байгаа гэдээ маш олон зүйлүүдийг мэднэ. Гэхдээ бид нар динамикийн ихэнх юмны динамикийг бид нар өнөөдөр мэдэхгүй. Тэрний наазахын жишээл бид нар өнөөдөр атомын цөм яаж үүсдэг динамикийг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ бид нар атомын цөм юунаас үүсдгийг мэднэ тий. Нэг гэсэндөө протон, нейтрон байхад атомын цөмийг бий болгож болно гэдгийг мэднэ. Гэхдээ бид нар өнөөдөр протон, нейтрон яаж үүсдгийг мэдэхгүй байхгүй. Тэгэхээр энэ бол нээлттэй асуулт хэвээр юм гэсэн. Гэхдээ инээдтэй юм нь протон, нейтрон юунаас тогтдгоо гэдгийг бас мэднэ тий. Гэхдээ тэд нар яаж протон, нейтроныг бий болгоод байгаа гэдгийг мэддэггүй гэсэн. Энэ маань өөрөө яг ингэж цөмийн физик, химийн шинжилгээ ухаан, онлын физик, их энергийн физик, математик бүгд юм холбогдсон асуулт болчихж байгаа гэсэн. Өнөөдөр тэр асуултыг талд яах нь бид нар судлаад явж байна. Тэрний нэг жишээг өнөөдөр ярьлаа тий. Хүнд элементүүдийг судлана гэдэг чинь өөрөө атомын цөм ер нь яг хамгийн хүндтэй хэр хүнд байж болох юм бэ гэдэг судалгаа руу ордог. Энэ нь өөрөө онлын ямар нэгэн хориг байдаг учраас туршилтыг хийж идэг. Онлын хоригийн 50 гэхээр онлын өнөөдөр одоохондоо хинч бодож чадаагүй байна гэсэн. Онлын бүрэн гүйцэд болоогүй байна гэсэн ийм зүйлээ гэх ба. Би 118-аас одоо хоош элементүүд нэгдэх нэхэр нөгөө dark forest morse төр гардаг нөгөө жижиг хөлөг гардаг штэ юунд ч өвдөрдгөө. Тиймэрхүү юм төсөөлж исэн чинь хүнд элемент гэдэг маань ингээд нэг хүнд бодиттой зүйл биш бүр эсэргээрээ те маш эмзэг юм замхрамтгай гэх юм уу те яг нөгөө нэрнээс өөр ч юм шиг нэрнийхээ эсэргээр тогтворгүй тийм болчихж байгаа. Вау. За баярлалаа. Ер нь хэд хэдэн маш сонирхолтой ойлголтуудыг авлаа. Тэгээд нөгөө өнөөдөр бас ингэж хэлбэрчилж ярьж байгаа ч гэсэн яг задлаад ирвэл хүн төрөлхтний өнөөдөр ч бас бодож чадаагүй зүйлүүд бас үүнд агуулгадах юм байна. Тэгээд гоё үзэг сонсогчд маань ийм нэг тэгээд судлах очийг авсан бахаа гэж бодож байна. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Од Мөндрийн маань алтан гишүүд болон чанарыг танд авчирна. Lenus Med ивент гэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Од Мөндөр радио 107 83.3 гэсэн остолгоноор та бүхэндээ хүрлээ. За тэгээд бэлгүүнтэйгээ ингээд яг боддорон суугаад ярилцсан маш таатай байлаа. Тэгээд дараагийнхаа химийн элементээр эргүү уулзтлаа. Баяртай. Баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.